1984 онд Бурятийн соёлын өдрүүд Улаанбаатар хотод болсон. Энэ үед би дөгж сургууль төгсөж ирээд хөгжим бүжигт багшаар ажиллаж ирсэн. Тэгээ энэ соёлын өдрүүд оролцсон дуучид одоо Дугар Даши юу, Чойдбай юу, одоо Бурятийн одоо дэлхийд нэртэй сайн дуучид, их сайн дуучид залуухан эд дуулж ирсэн. Андреев тэр үед Бурятийн хөгжмийн зохиолч Андреев сайхан дуунуудаа хийж ирсэн ийм үеэлтэй. Тэгээ энэ үед энэ дуучид хөгжим бүжгийн сургууль дээр ирж бид нартай уулзалт хийж олон сайхан дуунууд дуулдаг. Тэгээ тэр үед бодогдож ирсэн л да би нэг иймэрхүү дуунууд хийх юмсан. Сонгодог одоо хэлбэрийн одоо 50 хоолойтой дуучид дуулдаг. Жирийн ард түмэнч одоо дуулчих болохоор ийм сайхан дуу хийх юмсан гэж бодогдож ирсэн. Тэгээ энэ сэтгэлээс л үүдсэн байх гэж боддгийг энэ дууг. Энэ соёлын өдрүүд босны дараа хавар би хөгжим бүжгийн 3 дугаар давхарт 19 номерч шиг санаж байна. Энэ дууг зохиосон. Тэгээ анх бол юугүй үггүй дан хай байсан. Би өөрөө аялал байдаг. Тэгээ дотроо үг хайж ирсэн л да. Тэр үед утга зохиол урлаг сонирн баха. Их олон яруу найрагчид шүлгээ хэвлүүлдэг ийм сонирн байсан. Тэгээ энэ сонин нэг өдөр үзээд сууж итэл тангадын галсан гоо аав ээж хоёр мэн гэсэн шүлэг байсан. Энэ шүлгийг үзээд эхний одоо ялангуяа эхний бадаг. Эхний дөрвмөр нь надад бол таалагдсан л та. Нөгөө аяндаа ингээд оруулаад аялаад үтсэн чи яг болмоор. Одоо энээс л одоо өөр үг зохихгүй юм байна. Энийг л авъя гэж бодсон. Гэтэл цаашаах үгнүүд маань бас жоохон зохимж муутай. Сүүлийн бадгууд нь болохоор жоохон зохимж муутай байсан л да. Тэгээд одоо яг ихний 2 бадгийг аваад ингээд ерөөсөө 2хан бадаг дуу шүү дээ. 3 дугаар бадгийн дуулахаараа бол ихнийхээ бадгийн үгээр ингээд явчихдаг. Тэгээд ялангуяа эрднэр ойлаач эргэж болдохгүй ээж минь. Алтаар хайлаач ахаад заяахгүй аав минь гэсэн үг нь яг энэ дууны аяны одоо гол агуулганд бол их таарч ийн гэж бодогцсон. Тэгээд энэ дууг бичсэн. Тэгээд тэр үедээ бол тэр үеийн одоо зөвлөлт холбоот улсын ардын жүжигчин Дугар Дашиевт зориулж бичсэлдэ. Тэгээд би тэр дараа нь хойдон жилийн үлүүд одоо манай соёлын өдрүүд улаан өдрүүд болох байсан. Тэр үеэр манай одоо урлагийн төлөөлөгчд одоо манай энэ урт насангой дуучин минь эднэр явсал да. Тэгээд эднэрээр нота өгөөд явуулсан. Танд зориулж одоо ийм дуу хийлээ шүү. Тэр үед чинь бол Дугар Дашиев яг эд ардын жүжигчин болчихсон. Эд сайхан дуулж исэн үе. Тэгээ энэ дууг минь дуулж өгөөрэй гэд ингээд өгөөд явуулсан. Тэгэл өнгөрсөн. Тэгээд хойдон жил нь билүү хэсэг хугацаа өнгөрсний дараа нэг өдөр би гэртээ байж идэл. Тэр үед чинь Москвагийн радио гэж өдрийн одоо 1 цагийн үед үлээ нэг тийм Москвагийн радиогоос бүтэн цагийн нэвтрүүлэг явдаг байлаа шүү дээ. Энэ нэвтрүүлэг явж л байгаа байсан. Нэг сонссон чинь нөгөө дуу маань Дугар Дашиев дуулж байна. Радиогоо очиж чангалал ингээд анх би энэ дууг сонссон. Энэ анх бол Дугар Дашиев дуулахдаа Москвагийн радиод манай одоо төгөлдөр хуурч Цолмон тэр үед Москвад мэргэжил дэвшлүүлж ирсэн. Төгөлдөр хуурч Цолмонтой ингэж анх Москвагийн радиогийн фонд орсон доо.
Тэгээ энээс хойш бол манай дуучид одоо үндсэндээ мэрэгжлийн дуучид бол үндсэндээ бүгд дуулсан дөө. Яг одоо дугаар жишээний дараа бол манай ардын жишээ урт насан дуулдаг байсан. За урт насан маань ол их сайхан дуулсан. Одоо бичлэг мэдлэг нь радиод байдаг. Манай ардын сонсогчдод бол мэдэх байх. За тэгэл тэрнээс хойш ер нь тэгээд нарийн хоолойтой манай яг мэрэгжлийн нэлээд өргөн одоо диапазон гэж ярьдیں۔ Одоо мэрэгжлийн хэлэнд бол өргөн цартай. Одоо дээш доош яг сайн дуурдаг дуучид бол үндсэндээ дуулдаг. Энэ дууг дуулаагүй мэрэгжлийн дуучин гэж бараг үгүй болчтой. Тэгээ гадаадын дуучин их дуулсан. Хамгийн сүүлд тэгэхэд Японы дуучин Юми Акояма гэж дуучин дуулж байгаа. Одоо CD-д нь орж байгаа. Ийм л байна. Төрийн сойрхолд Шарвгаан өгчм тангадын галсангаан шүлэг аав ээж хоёр гэдэг дуу бол нэлийн эрт зохиогдсон дуу юм блэ. Тэгээд энийг би бүр хүүхэд ахуй цагтаа хөдөө Хэнтэй аймгийн Жаргалтаан сумынхалтаа би тэгээд тэнд амьдарч хахад Монголын арай дугаар би нэг одоо Брэдийн алдарт дуучин дугур дашаа юугаан дуулснаар би анх сонсож энэ дууг одоо сонсох маш их дуртай байдаг байсан. Тэгээд 1997 онд соёл урлагийн их сургуульд оюутан болж орж ирчээд энэ дуу оюутнуудын сургалтын хөтөлбөрт заагдсан байдаг. Тэгээд энэ бол дуу дотроо одоо том хэмжээний дуу одоо мэрэгжлийн энэ дуулаачдын хоолойны хүч цараа чадлыг бас сорьсон шалгасан бас ийм дуу байсан. Тэгээд энийг болохоор бусад одоо нийтэд ард түмний дунд төгссөн дуунууд шиг яагаад төгдгөө байсан бэ гэхлээр бол тэр болгон бас хүн бүхэн дуртай одоо хүн бүхэн гэж аваад дуулцдаг бас тийм амар дуу биш байсан учраас одоо тэгэд дуулагддаггүй байсан юм байна гэж бол ойлгосон. Тэгээд энийг бол одоо мэрэгжлийн дуулаачдын улсын уралдаан том хүндэтгэлийн концерт тоглолтуудад манай Монголын үеийн алдартай том дуучид одоо Зууны Яманлай дуучин Урт Насан багш тэгээд одоо энэ нарийн эрхтэй театр хоолой энэ Хайдаг багш эдэрмэтийн ийм алдартай хүмүүс ихэнхдээ ингэж дуулж хүмүүс бол ийм одоо мэрэгжлийн төвшин дуулагддаг ийм дуу байсан. Тэгээ энийг нь би 97 онд сургуульд ороод 98 онд өөрийнхөө сургалтын хөтөлбөрт багшаасаа гуйж энийг дуулъя гэж зориглоод тэгээд энэ дууг авч би одоо сургуульд оюутны шалгалт юмнуудаа бол дуулдаг байсан. Тэгээд энийг нийтэд одоо яагаад ингэж бүр түгээж дуулж болдгүй юм бол гэсэн тэр сэтгэл хөдлөгдөөд энийг бол одоо мэрэгжлийн симфони арил хөгжимтэй хүмүүс дуулдаг. Энийг бүр өөр одоо юм электрон хөгжмөөр аялгаугийн тоглуулад бас яагаад дуулж болдгүй юм болоо гэж одоо тэгээд би найзаараа хөгжмийг нь бичүүлээд өөрийнхөө төрсөн нутаг Жаргалтаан суманда яг байгаль дээр одоо зургийг нь ахуулаад өөрөө бол утга нь болохоор одоо тэнгэр эцэг газар ээж эдэр гэж ярьдаг тийм ээ. Тийм утгаар нь одоо ингээ байгаль дээр өөрөө дуулж байгаагаар ингэж бол дүрсжүүлж одоо клип болгож ингэж бол би яг ард түмэнд дуулснаас хойш 2000 оноос хойш гэдэг чинь одоо 4 дахь жилдээ дуулж байгаа.